Одоо шүү дээ. Яг энэ Эрдэнэс 5 дахь хийхээр үстэй. Засгийн газрын хэрэглэх газрын дараа гарч үздэг үү? За энэ хүний нүдэн дээр энэ компани ер нь дампуурхан дээ. Яагаад гэвэл $105 доош үн унж байгаа. Энэ үн унж байгаа тохиолдолд энержи ресурс ч юм уу альсвал одоо юу гэдгийг тэр нарийн схваттаар байгаа компаниуд бүгдээрээ үн унтахтаа зэрэгцэл хурдан экспортоо хийгээл хурдан үнэлтээр шинэ үнэ шинжилээд ингээл маш их одоо борлуулалт хийгээд ингээд явж байгаа. Гэтэл Эрдэнэс 5 дахь яасан? Бүх юмнаас айдаг тэр нөхдүүд ингээд бүгднийг айдагдсан. Тэд нар яадаг вөхтөр нөгөө нэг үнэ буулгаж чадахгүй, үнэ буулгаж явах тэнглэж явах хооронд дараачийн үн уналт явал ингэсэр гол ерөөсөө борлуулалтаа хийхгүй наадах чи одоо мөнгөгүй болж хөөрлөө. Юу бидний нөгөө нэг 1072 хувьцаа байтугай одоо усын төсвөд мөнгө оруулдаггүй бүр усын төсвөөс нөө данкаасан төсвөөр бусааж татаас авах маягийн тийм л